За Монгол улс чинь Монголын төрчин ер нь эцсийн зорилго нь юу вэ гэвэл иргэдээ тайван амгалан амьдруулах. За одоо ажиллаж хөдөлмөрлөд олсон орлого нь амьдралд нь хүрэлцгүүц байх. Энийний төлөө л төр оршдог. Уг нь. Тэгэхээр өнөөдрийн байдлаар яагаад бид нар энэ хуулийн төслийг санаачилж байна вэ гэвэл энэ өөрөө иргэдийн хүсэл сонирхол. Иргэд та бүхэн санаж байгаа бол ерөөсө 7 хоногийн дотор 100 мянган иргэн энэ хувь хүний орлогын албан татварыг 1% болгохыг дэмжиж парламентод гар үсгээ зурцсан байгаа. Аль бисаар. Тэгэхээр энэ иргэдийн 100 мянган иргэдийн санаачлагыг ерөөсөө орхиж болохгүй гэдэг үндсэн дээр бид нар яг хуулийнхаа дагуу энийг аваад ер нь бол хуулийн төсөл санаачлах зүйтэй байна гэж үзээд ингээд санаачлаад явж байгаа. Өмнө нь бол бас иргэдийн санаачлагаар нийгмийн дадлын шимтгэлийг бууруулах, нөөтийн татварыг бууруулах, за мөн тэгж яриул энэ хувь хүний орлогын албан татварыг ч гэсэн бууруулах ийм санаачлагууд гараад бараг 100 мянга ч хүрчээсийн тохиолдол байд юм билээ. Харамсалтай нь тэрийг ерөөсөө тэгээд яг юу болсон хэлэлцсэн юм уу үгүй юм уу гэдгийг нь огт мэддэхгүй тэгэл алгуулчихэд усан тайлсан чулуу шиг. Тэгэхээр бид нар нэгэнд одоо иргэдийг төлөөлж, иргэдийн сайн сайхны төлөө энд одоо дуу хоолой болох үүргийнхаа дагуу заавалжгүй энэ хуулийн төслийг одоо ажил хэрэг болох ёстой л гэж үзсэн үндсэн дээр бид нар хуулийн санаачлаад боловсруулад парламентэд тавиад одоо тэр нь яг хуулийнхаа хугацаанд дуусаад ерөнхийдөө өргөн барихад бэлэн болсон. За бид нар ерөнхийдөө засгийн газрын зүгээс өргөн барихаар завдаж буй тэр хуулийн татварын багц хуулийн төслийг бол ерөнхийдөө танилцсан. Тэн дээр бол дорвитой өөрчлөлт, дорвитой хөнгөлөлт, бууралт байхгүй юм билээ. Энийг юугаар хэлж ийнэ гэвэл ерөнхийдөө хувь хүн бол янз бүрийн шугамар ингэж хөнгөлөгдөж явсаар байгаад сардаа нэг 80 орчим мянган төгрөгийн л хөнгөлөлт идэх юм бэл. Гэтэл биднийх бол маш тодорхой 2 сая төгрөгийн цалинтай иргэн байхаваас ердөө 20 мянган төгрөгийг л төлнө. 1%. Буюу одоогийн 180 мянган төгрөгийг нэмж төлөх тэр үүргээсээ чөлөөлөгдөнө гэсэн үг. Гэтэл тэр 180 мянган төгрөг бол иргэдэд өнөөдөр үнэхээр их хэрэгтэй. Маш чухал байгаа. Нэг уут будааныхаа шуудаа гурилныхаа мөнгийг гаргаж авах гэсэн ийм л бид нар байр суурьтай байгаа. Тэгэхээр ямар ч байсан тэр татварын багц хуультай бол ердөө дүүхгүй. Тэр бол тийм өнгөн хэлбэрийн засал чимэглэл гэдэг чинь ийм хоёрын хооронд юм байлээ. Гэтэл бид нар татварын маш тийм дорвитой шинжилгээг хийж энэ татвар төлөгчдийнхөө нуруунд дээрээс багч чадахгүй гэдэг ба шүү дээ. Энэ хөнгөлтийг эдлүүлэх юм а гэсэн ийм л зорилготой байна. Төсвийн орлого одоо төдий хэмжээгээр тасарна шүү дээ. Тэгэхээр энийгээ бие яаж бүрдүүлэх бас боломж байна гэж та боломж байгаа. За би та бүхэн нэг зүйлийг хэлье. 2022 онд биш 23 онд шүү. Ердөө 2 жилийн өмнө Монгол улсын төсөв 22 их 80 байсан. Тэрний дараа жил буюу 24 оны төсөв нь 7 их 80-аар нэмэгдээд ердөө ганцхан жилийн дотор 30 их 80 болцсон. За тэгэнгүүтээ төсвийн тодтгол гээд намар бид нар хийгээд 33 их 80 болгосон. За тэгээ 25 он бүр 35.6 их 80 гэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл бид нар 23 онд 27хан их 80-аар Монгол улс амьдарч болоод исэн. 22 онд гэх юм бол бүр 22хан их 80-аар амьдарч болоод исэн учраас өнөөдөр яахаараа заавалжгүй 35 их 80, 33 их 80-аар энэ төр төсөв ингэж данхаах хэрэгтэй юм байна. За дахиад нэг жишээ хэлэх юм бол нөгөө 35.6 их 80-аар батлах гэсэн төсвийг бид нэр эсрэгүүцээ санаж байгаа бол 3.6 их 80-ыг хас гэсэн ямар ч боломж байхгүй ердөө боломжгүй гэдээснэ 20 тавигдангууд шууд хасаад оруулаад ирсэн. Тэр ердөө баг алга өргөлөх төдийд 2.1 хэдийн их 80-ыг хасаад оруулаад ирж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл болж байгаа юм. За сая дахиад одоо ердөө баг 14 хоногийн өмнө та бүхэн санаж байгаа бол нөгөө арай гэж нэг багасгасан 33.4 их 80-га бууруулах ямар ч боломж байхгүй тулцсан төсөв буурахгүй гэд хэлээдсэн та бүхэн санаж байгаас тодтгол хийх шаардлагачгүй боломжчгүй гэсэн чинь одоо үнэхээр тулаад ирлээ. Дахиад 2.3 их 80-ийн тодтгол хийхээс өөр замгүй боллоо гэж байна. Тэгэхээр эн чинь ердөө нэг тодтгол хийхдээ тул 2-3 их 80-аар нь хасаад байгаа биз. Тэгэхээр бидний одоо энэ 1% болгох юм бол нэг зөрүү нь 2.5 их 80 болох юм. Тэгэхээр ерөөсөө ингээд
хүсэл байвал боломж байгаа. Одоо хүсэл байхгүй бол шалтгаан зөндөө байгаа. Тэгэхээр энэ дээр бол би бол ерөөсөө санаа зовхгүй байгаа. Ерөөсөө асуудал байхгүй буруулаад байна. За дахиад би нэг зүйл хэлэхэд Монгол улс төрийн өмчт компаниуд төр өөрөө асар их хөрөнгөтэй. Бараг 23 билүү 24 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 80% тэнцэх хэмжээний бараг 60 их 60-аас 65 их 80 хөрөнгө байж байгаа байхгүй юу. Тэр хөрөнгө мөнгнөөс хас тий. Ердөө 3 их 80-ыг нэг байшин зарлаа. Тийм байгаа биз. Одоо тэр төрийн өмчт тэдгээр байр, төрийн засгийн газрын тэдгээр байр гэдэг байшин барилга гихтэл асар их байгаа. Та бүхэн санаж байна. Тэр олон ашиглалттай, ашиглалтгүй, түрээсэлдэггүй энэ байруудаасаа 3 их 80-ийн байрыг зарчих. Тэгвэл энэ арт түмэнд ноогдоод байгаа 9% тэр дарамт алга болоод татвар төлөгчдийн нуруунд үнэхээр их ачаал хасагдсан шүү. Тэр иргэдийнхаа төлөө л энэ төр байх ёстой. Тэгээд Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангаа гэдэг хүн байсан шүү дээ. Тэр бол иргэн баян бол улс баян баяжих тун гэдэг. Тийм өрөө хийжсэн хүн. Бүхэл бүтэн 104 жилийн өмнө. Харамсалтай нь өнөөдөр энэ Монгол Ардын намын баримталж байгаа бодлого нь нөгөө иргэнээ баяжуулах ёстой гэж анхныхан дарга хэлжсэн бол эсэргээрээ төр баяжих тун. Төр баяжгаар харамсалтай нь ард дээр нь иргэд ядуурч. Тийм байна. Гэтэл одоо энэ Монгол Ардын нам маань анхныхаа дарга энэ Солийн Данзангийнхаа энэ үжил баримтлалыг бас нэг эргэж харах хэрэгтэй. Яаж гажуудуулаад өнөөдөр төр нь асар их баян төрд ажилдаг төрийн өмчт компанийнх нь бол ерөөсөө бүр гидсээ тий одоо бүсэд тасарт гидсэн том болцсон. Гэтэл иргэд нь бол нөгөө гидсэн тасартал бүсэн чангалагдсан. Иймэрхүү байдалтай. Одоо олонхороо хурал шийдэн шүү дээ. Санаачилсан хуулийг гол нь одоо дэмжихгүй гэдэг юм уу батлахгүй бол яах вэ? Яг уу тэгээд энэ төр хэний төлөө ажиллах ёстой вэ гэдэг зорилгоо сайн ойлгох хэрэгтэй. За гишүүдэн маань ч гэсэн одоо намынхаа удирдлаганд ч юм уу намынхаа даалгавраар биш иргэдийнхаа бодит амьдралын төлөө баг чатгой бодит орлогыг нэмэхийн төлөө сэтгэл зүрх гаргаасаа л гэж би улсын хурлын гишүүдэд уриалж байгаа. Эндээс бол нэг одоо Монгол улс сүрээл байхгүй болоод ах юм ердөө байхгүй шүү дээ. 30 их 80-аар бид нар жилийн өмнө амьдарч болж исэн тий. Тэгээ одоо 33.1 хэд байгаад байгаа. Тэгээ яг ингээл ерөөсөө бодоход нэг байшин газар гэж би хэлдэг тааш болохгүй бол хүмүүс чинь тэгдэг үстэй орлого нь багасаад айгүй амьдрал хэцүүдэд ирэнгүүд хөрөнгөнөөсөө зарж эхэлдэг үстэй 2 машинтай бол нэгийг зараад тэрэн шиг энэ их хөрөнгөнөөсөө зар нэг байшингийн зар засгийн газрын тэдгээр байр тэрийгэ зараад дуудлага худалдаагаар тэгээд болохгүй бол энэ одоо энэ дутагдаад байгаа мөнгөө гаргах